Бидний хайртай спортын түүхэнд хамгийн шилдэг аз тоглогч таны хувьд хэн бэ? Тийм ээ, маш олон хүн Өмнөд Солонгосын хот Сүм Хэмээнийг нэрлэж байгаа. 1992 оны 7 дугаар сарын 8-нд Чүнчэн хотод төрсэн тэрээр Өмнөд Солонгосын К-лигт FC Seoul багт байхдаа олонний анхаарлын төвд орж улмаар 2010 онд Европын хөлбөмбөгийн карьераа Бундслигийн Хамбург багийн хамтаар эхлүүлсэн. Тоттенхэм тэрээр гайхалтай хурд мэдрэмжтэй төгсгөл болон Harry Kane-тэй гайхамшигт хослолыг бүрдүүлснээр дэлхийн суперод болсон юм. Тэгвэл энэ удаа Sony-гийн талбай дээрх болон талбайн гаднах амьдралынхын талаар сонирхолтой баримтуудыг хүргэе. Солонгосын бахархал. Сун Хэмээн бол зүгээр нэг хөлбөмбөгийн од биш. Тэр бол Өмнөд Солонгосын үндэсний баялаг юм. Чүнчөнөөс гаралтай хүү дэлхийд даяарх бүх солонгосчуудын хайрыг хүлээсэн хүн болсон билээ. Бундслигт гялалцсан нь 2010-аас 2011 оны улирал түүний Бундслигийн эхний улирал. Улирлын өмнө тун сайн байсан тэрээр 18 насны төрс өдрөөр анхны мэргэжлийн гэрээгээ үзгэлсэн. 2010 оны 10 дугаар сарын 30-нд Бундслигийн анхны голоо Кёлны эсрэг хийснээр клубын түүхэнд лигийн тоглолтод голдсон хамгийн залуу тамирчин болсон юм. 2013 хүртэл Хамбург тоглохдоо нийт 73 тоглолтод 20 гол хийжээ. Үргэлжлүүлэн Баер Ливеркузенд 2 улирлыг өнгөрөхдөө 62 тоглолтод оролцсон 21 гол оруулсан байна. Бундслигт ийхүү гялалцсан үеийн түүний ирээдүйн Тоттенхэм дэх гайхалтай амжилтын үндэс суурь байсан юм. Азийн хөлбөмбөгийн бэлэг тэмдэг. Sony-гийн амжилт зөвхөн шигшээ баг, клубт дан ганц хамааралтай биш. Учир нь түүний нөлөө асар гүн гүнзгий өгöd. Аз төв даяарх өсвөрийн болон залуу хөлбөмбөгчдөд урам зориг, итгэл өгдөг. Премьер лигийн 100 дахь гол оруулсныхаа дараа сэтгэлээ хуваалцахтаа. Азийн бүх тоглогчид энэ амжилтыг харж үнийг хийж чадна гэдэгт итгэж байна. Энэ нь Азийн хувьд сайн хэрэг бөгөөд би залуучуудад сайн үлгэр дуурайлал үзүүлэх үүрэгтэй. Аз тоглогч Премьер лигт гайхалтай зүйл хийж чадна гэдэгт өөрсдөө итгээсэй гэж би хүсэж байна. Хэмээн хэлсэн байдаг. Зэргийн алба. 2018 оны Азийн наадам Чигшээ багийн хамтаар төрүүлснээр Сун Хэмээнийг зэргийн албанаас чөлөөлөгдсөн гэж та сонсож байсан баг. Ингэсэн хэдиж бүрэн чөлөөлөгдөөгүй байжээ. Учир нь бүгд найрамдах Солонгос улсын хуулийн дагуу 18-аас 28 насны бүх эрчүүд эрх зэргийн албад заавал хаах ёстой байдаг бол Сун Хэмээнд 3-7 хоногийн эрчимжүүлсэн зэргийн сургалтад хамрагдсанаар зэргийн албаад үзүүлэх боломж олгосон хэрэг байж. Уг албаа тэрээр ковидын үед буюу 2020 онд хаасан байдаг. Урам зориг ба уян хатан чанар. Sony-гийн ирээдүйн карьерийг тодорхойлох үйл явдал мөн 2020 онд тохиосон байдаг. Гараа хүнд хугалснаас шалтгаалж түүнийг маш удаан хугацааны дараа талбайд гарна гэж төсөөлж байсан хүмүүсийг гайхшруулж ердөө 6хан тоглолтол үндсэн юм. Мөн Катарт болсон дэлхийн аврах шалгаруулах тэмцээн эхлэхээс 20 хүрэхгүй хоногийн өмнө буюу 11-р сарын 2-нд аврагуудын лигийн хүрээнд Марсийн эсрэг хийсэн тоглолтод 29 дахь минутанд гэмтэл аван сэлгээн сууж нутаг нэгтнүүдээ сандрахсан ч 11-р сарын 4-нд яралтай хагалгаанд орон гэмтлээ түргэн хугацаанд эдгэж Катарт шигшээ бага өдөртөн талбайд орсон билээ. Түүний аавч бас хөлбөмбөгч юм. Сун Хэмээний аав Сун Унжон ч бас залуудаа мэргэжлийн хөлбөмбөгч байсан ч 28 наснда гуйны арын шөрмсний гэмтлээс болж зодог тайлсан юм. Гэсэн ч тэрээр хөлбөмбөгөө орхиогүй бөгөөд одоо хүртэл Өмнөд Солонгост байрлах Сун Хэмээний нэрэмжид Сун хүүхдийн хөлбөмбөгийн ахтамд багш дасгалжуулагчаар ажилласаар байгаа. Түүний хож Соналдо 2019 оны 12 дугаар сард Бөрлийг 5-1 харьцаатайгаар буулган авахд оруулсан голын дараагаас түүнийг тухайн үеийн менежер Жозе Морино болон багийн нөхдөд нь Соналдо Назарио хэмээн хожлох болсон юм. Энэхүү хож мэдээж Бразилийн агуу Роналдотой холбоотой. Тэр жилийн Пушкашин шагналыг тэрхүү голоороо хүртсэн билээ. Бүх цаг үеийн хамгийн үнэтэй Аз хөлбөмбөгч. 2015 онд Баер Ливеркузенээс Тоттенхэм руу 22 сая паунд харшилсан 8 маань түүнийг бүх цаг үеийн хамгийн үнэтэй Аз хөлбөмбөгч болгожээ. Премьер лигийн алтан шахаг хүртсэн анхны Аз тоглогч. Анхны Аз гэсэн тодотголтой рекорд амжилтууд бараг бүгд л Sony-гийнх байдгийн нэг нь энэхүү амжилт юм. 2021-ээс 2022 оны улиралд Ливерпулийн Мухаммед Салахын адил 23 голтойгоор лигийн мэргэн бууж болж алтан шахаан эзэн болж байжээ. Энэхүү видеог үзэж байгаа хөлбөмбөгөөр хичээлдэг дууналтаа дараагийн хамгийн шилдэг Аз хөлбөмбөгч болохыг хүсэн эрөөе. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хичээгээрэй. Дараагийн дугааруудаа цаг алдалгүй үзхийг хүсвэл манай хуудсанд subscribe дараарай.